За би энэ тогтоол гараад бол асуудлыг шийднэ гэж бодохгүй нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт энэ 3 яамны нэг 20-30%-ыг авчиж загнаад бас асуудал шийдэгдэнэ гэж бодохгүй байна. Системийн шинжилгээ хийх хэрэгтэй. Би одоо энэ хөрж байгаа намайг байнгын орооны дараа энэ том дарга нар байна. Та нар намынхаа мөрийн хөтөлбөрийг нэг олж хараач. Тэгээ байнгын орооны дарга нарын төвшөнд байдаг юм уу, бүр сайд нарын төвшөнд байдаг юм уу? Энэ том асуудлыг бүтцээр навж ярихгүй бол суур асуудлуудаа яриаггүй байж иж ингээд энэ тэндээс нь дастаж авч яриад. Өнөөдөр хөдөөгийн 21 аймаг 300 гаруй суманд усаас шийдчихсэн сургууль гэж үндсэндээ цөөхөн байна. Дулаанаа шийдчихсэн сургууль цөөхөн байна. Цэвэр бохроо шийдсэн сургууль цөөхөн байна. Тэгээд энэ бүх асуудлуудыг шийдэгдээгүй байхад энэ тогтоолоор хоол зүйчийн тогоочийн бэлтгэл мэрэгжлийг дээшлүүлээд яах. Хөдөөд байгаа усыг энд одоо хөдөө явдаг хүмүүс бараг байхгүй юм л да. Хөдөө яваад ус нь тэнцчих газар гэж байхгүй шүү дээ говийн газруудад. Өгөөл калихтай, магн ихтэй, холоор ихтэй, зөөврийн устай тэр нь өвөл ажиллахгүй. Тэгээд тэрийг савнд хадгална. Тэгээд бүр анхдагч болсон усны асуудлаа бүрэн шийдээгүй, нойл бохрын асуудлаа шийдэгдэг өнөөдөр кали, йод, калар яриад яах. Анх тэр хойлж ууж байгаа юм болохгүй байгаа юм. Тэгэхээр миний бодлоор өдөөд одоо 16 оноос хойш 3 сонгуульд амжаад ярьснараа юм амласнараа бол өнөөдөр чинь Улаанбаатар хөдөөгийнх нь бүр гадаад энэ сургуулиудаас илүү болцсон байх хэрэгтэй шин. Бүх асуудлыг шийдчихсэн. Нэг нь шийдэгдэг байгаа. Тэгээ одоо энэ ингээд засгийн газар чиглэл өгөөд энэ тогтоол гаргаж хүмүүсийг шилний цанаас чихэр долоологдгаа болоо. Энэ хүмүүсийг мянга загнаад нэмэргүй. Аль ч яам нь өмнөө байгаа хэдэн цаасаар нүрээ дахлаад гарахаас өөр арга байхгүй шүү. Системийн шинжилгээ гэж. Одоо яаж нөхлөөр та бүхэн одоо шүүмжлэл их баг. Шүүмжлэхөөс ч байна. Үнэхээр хүүхдийнхээ асуудлыг бүрэн шийдэ гэж байгаа үндэсний хөтөлбөр гаргаж бүх юма зэрэг яриач. Танах одоо өдөр төцөвлөн байдаг юм уу? Баг хурлан байдаг юм уу? Танаа мөрийн хөтөлбөрийг авч хэлцдэг газар хаана байдаг? Энэ тэхгүй бол дастаж явчаад чихийн юм уу нүдийг ухаж гаргаж ирээд тэгээд энэ харж ин харахгүй нэгээр тэгэхээр байшин ямар ч пундан байхгүй агаар дотоод орчны агарын чанар байхгүй юм дээр дээвэр яриад яах. Бодлогын шинжилгээ гэж. Тийм учраас энэ одоо өмнөх тогтоолуудад байж Батцуур гишүүнээ юу байгаа? Мэдээж гишүүд өөрсдийнхөө өнцгөөс харсан үг асууж болно. Тэгээ энэ асуудал өнөөдөр анхудаага бидэрт хэлцэгдээгүй. Бид эхлээд бол мэдээж энэ хууль чи яаж хэрэгжиж байна гэдгийг хэлцэж байгаа. Энтэй холбоотой асуудал. Тогтоол бол дараагийн асуудал байгаа, 3 дахь асуудал байгаа. Тэгээ хоёрдугаар энэ бол улсын хурлын байнгын хороо. Нэг намын хурал бол биш тийм ээ. За таныг улсын хурлын гишүүн байх үед энэ одоо хэлцэж байгаа хууль хэрэгжиж эхэлсэн. За энэ дээрээ тодорхой энэ хууль чинь яаж хэрэгжиж ирсэн байна аа? Юун дээр алдаа байна гэдгийг бид нар өнөөдөр эхний асуудлаараа хэлцэж байгаа. Тэгээ үнэхээр таны хэлж байгаатай санал нэгж байгаа. Яагаад гэвэл энэ хуулиар бид нар тэр системийг зөв өгсөрч чадаагүй. Та яг уу мэдээж намын хөтөлбөр дурдсан учраас байнгын орооны төвшөндөө дарга нараа яриач гэсэн учраас надад хандсан учраас би бас хэлсэн зүв байх гэж бодож байна. Тэгээ бид нар энэ системийг зөв болгохын тулд одоо тэгэл хилцээл явна шүү дээ. Тэгээ энэ л хүрээнд байж байгаа. Тогтоолтой холбоотой асуудлыг та бол ажлын хэсэг гарсан байгаа. 3 дахь асуудал дээр бас тодруулж асууж болно гэдгийг хэлмээр байна.